EHEC-гээр үүсгэгдсэн гидсний суулгах халдварт өвчнөөр өвчлсөн хүний тоо Герман улсад улам нэмэгцээр байна. Роберт Кох институтийн мэдээлснээр өчигдрийн байдлаар 470 хүн энэ өвчнөөр өвчлөөд байгаа бөгөөд энэ өвчний хүнд хэлбэр ХОС буюу хемолитиш уремишийн синдромоор өвчлсөн хүний тоо 100-д хүрээд байна. Энэ өвчнөөр өвчлсөн хүмүүс цусан суулга, цус багтах, бөөрийн дутагдалд орох зэрэг өвчнөөр өвчилж сэхийн амьдралаа тасагт хэвтэн эмчилүүлж байгаамаа. Эдгээр өвчлсөн хүмүүсийн ихэнх нь Шлезвиг-Холштайн, Хамбург, Нортвайн-Вестфален, Нидерсаксен мужид байгаа юм а. Өнөөдрийн байдлаар 15 хүн энэ халдварт өвчнөөр нас орсон байна. Өвчин гарах шалтгаан өнөөдрийн хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд EHEC-н ямар замаар халдварлагдаж байгаа нь тодорхойгүй хэвээр байгаа юм а. Гидсний халдварт өвчнөөр халдвар авсан хүний тоо 1000 давсан гэж Роберт Кох институтээс мэдэгдсэн байна. Мэргэжилтнүүд өргөст хэмэх болоод улаан лойлыг хоол хүнсэндээ хэрэглэхээс аль болох татгалзахыг иргэддээ анхааруулсаар байгаа юм а.